За, сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Араад ирцгээ. Лайв дээр яагаад нэг хүмүүс ингэдэг юм бол араад ирцгээ гэж. Сайн байцгаана уу? За, дөрөвдөх влого видеого бичиж байна. Өнөөдөр 3 дахь өдөр. Өнөөдрийн влогийн ярих сэдэв юу байх вэ? За, тэгэхээр анхлан суралцагч ютубер гэх юм бах та. Өөрийгөө ютубер л гэх юм бах та. Тэгэх бах. За, ютубер л гэх бах л та. Тэг би жоохон би гоё. За, анхлан суралцагч ютуберийн 7 хоног, эхний 7 хоног гэх юм уу. Тэгээ би сайн яг утгааг ойлгохгүй байгаа. Яг юу гэж нэрлэхээ яг ойлгохгүй байгаа. Яг одоо ихлээр Слансрол нэг чубу гэд байдаг. Одоо англиар бол beginner гэж байдаг шүү дээ. Яг тэрэн шиг л одоо тийм үг хэлэх гээд байгаа. Анхлан суралцагч л гэж орчуулад байгаа. Нөгөө стартап гэдгийг гарааны бизнес гэдэг шиг гарааны ютубер гэх юм ааш. За тэр ямар ч байсан гол утга нь ютуб хийгээд 7 8 9 10 чансноо. За тэгээд энэ юу тохиолдсон бэ? Юу болцсон бэ гэдгийн талаар ярих гэж байна. За хамгийн эхлээд YouTube хийн ютуберууд гоё. За тэгэл зөндөө олон ютубер үзэл те PewDiePie, за MrBeast, өөр Casey Neistat, за тэгээс Longsin зөндөө олон ютубер үзэл. За тэгээд дэлхийн ютуберүүд үзэл Монголын ютубер те. Тэгээ Mongolian Family, Positive Mongolians, Gramix, Түшиг, өөр Gigi, за Lil Puma гэх мэтчлэн ютубер зөндөө олон ютуберуудыг үзэж зөндөө олон юм хийсэн ч гэж зүгээр ярьсан л та. Зүгээр л те. Таар тэгдэггүй ингээл хийнэ гэх хийдгүү. Яг тэгсэн. Тэгээд бараг жил тэгж явсныхаа эцэст яг сүүлийн 1 сар бол үнэхээр яг заяг ютубер хийя. It's time to start те. Жинхэнэ контентер та нар бөмбөгдөд өгнө гэж шийдээд мөрөөдөд тэгээд яг ютуб хийхэд яг яах хэвээр юмнуудыг яг жоохон сериусны судалж эхэлсэн. За эхэндээ бол зүгээр халтурны судалсан. Сүүлийн 7 хоног нь бол үнэхээр амар судалсан. За тэгээд би яг сүүлийн 1 жилийн хугацаанд яг юун дээр хацаад байснаа одоо Тэжүб хоёр ойлгосон. Ерөөсөө л бид хоёр их бодохдоо одоо бидэнд Apple-ийн iMac, за тэгэнгүүтлээ Sony-гийн D1011 гэдэг ч юм уу те. Nikon ч юм уу. Эсвэл нөгөө Mirror байдаг шүү дээ. Ингээд сап энэ дээр нэг юм гард ирдэг. Тим камер ч юм уу. За үнэхээр лаг үнэтэй микрофонууд. За тэгэхээр лот эдитинг програмууд гэх мэтчлэн юмнууд хэрэгтэй. За тэгээд маш гоё тийм студ хэрэгтэй гэл амар шаналалт гэсэн чинь зүгээр л миний одоо энэ бичиж байгаа iPhone 7s хийж үгүй барьж байгаа iPhone 6s зүгээр дэндүү хангалттай байсан. За тэгээд хамгийн том дэвшил гэх юм бол тэр бодол энэ дотор алга болсон гэсэн үг. Тэгэл хийж эхэлсэн. За тэгээд студ бол ямар ч хэрэг байхгүй, микрофон энэ ямар ч хэрэг байхгүй юм байлээ. Тий. Эхлэхэд бол ерөөсөө ямар ч хэрэг байхгүй. За яванда мэдээж та дэлхийн түвшний одоо мундаг тийм контент хийж байгаа л мэдээж хэрэгтэй байлгүй л яах вэ? Гэхдээ эхлэхэд бол ерөөсөө гайгүй. За байж гараа би тэр хоолны галын багсгаад. За. Таны над барьж байгаа юу ч юм бол утас ч юм бол та хэрвээ ютубыг утсаараа үзэж байгаа бол над утас чи хангалттай. Ерөөсөө микрофон, камер, за тэгээд тэр эдитинг хийх юу, гэрэл мэрэл ерөөсөө хангалттай. За тэгэл эхэлсэн. За сэдвээ сонгох хэрэгтэй. Ямар хөө төрлийн ютубер авах вэ? За одоо жишээ нь геймер гэдэг ч юм уу тий. Сэдв бол сонгогдсон байгаа. Тэгээд сэдвийнхаа дагуу харах явахгүй байгаа. Явандаа бол сэдвийнхаа дагуу яваад эхэлнэ. Ямар сэдв сонгосноо дараагийн видеогоор дараачаас та видеонууд үзээд явбал мэдэх бах. За тэгээ эхлээд нэг хэдэн бичлэг хийж үзлээ. Тэгсэн чинь гайхалтай тий. Эхний бичлэг маш чухал байдаг ютубд. Яг вэ гэхэлэр за ютубыг ажиллуулж байгаа хүн өөрийнхөө сайтад маш олон хүнийг байлгахын тулд шинээр эхэлж байгаа хүмүүст эхний видеог нь маш олон хүмүүст
үзүүлж өгдөг. Одоо дэмжиж өгдөг гэх юм. Анхны видеог нь дэмжиж өгдөг. За иймэрхүү дэмжлэгүүд бас ийм хит хитэн стандарт одоо хит хитэн юун дээр бол байна. Эхний видеог нь. За тэгээд 100 500 мянга 10 мянган сабскрайбтай болох үед нь гэдэг ч юм уу. За энэ үедээ та одоо оруулж байгаа бичлэгүүд чинь тийм маш тийм өөрийгөө танилцуулсан ч юм уу. Энэхүү боломжийг та одоо ашиглах хэрэгтэй гэсэн үг. За тэгээ эхний бичлэгээ өөрийгөө танилцуулсан видео хийгээд бид хоёр бүлтаг погмян маш халуун ногоотой гомь идэнгээ чаленж хийсэн. За тэгээд явсан 270 гаруй хүн үзсэн. За 10 хэдэн сабскрайб энтертэй болсон. За ингээд видео оруулах тусам ерөөхдөө хүмүүс үзээд за тэгээд эдитингийн чадвар маань ингээд нэг миллиметрээр нэг алхмаар дээшлээд явж байгаа нь яг бид хоёрт өөрсөнд мэдрэгдэж байгаа. Тийм болохоор айгу тааламжтай кайф авч байгаа. За тэгээд нэг жилийн хугацаанд YouTube-ийн бичлэг оруулсан бол та 1000 subscribe буюу дагагчтай. За тэгээд 4000 нийт видеоны үзсэн хугацаа чинь 4000 цаг хүрэх ёстой. За тэгжиж та одоо нэг реклам monetizing гэлөө тийм хийх хэрэгтэй болно. За жилийн хугацаанд тийм болохоор идэвхтэй бичлэгээ хийгээд байвал их дажгүй юм шиг санагдсан. Мөн дундаж одоо бит хоёрын барьж авсан видеоны хугацаа 10 минут байвал ер нь дажгүй юм байна гэж шийдсэн. За тийм байна да. Тэгээд бид хоёр хоёулаа ажилладаг, ажлаа хаажгаар YouTube хийдэг. Тэгээд айгүй хөгжилтэй санагдж байгаа видео бичлэг хийх нь. Явандаа ер нь кино хийнэ гэж бодож байгаа. Нөгөө юуны цэргийн байлдагчийн халаасанд генералын мөрдөс явдаг гэдэг шиг л тийм байгаа. За тэгээ жоох хурдан яриад байхгүй бол нөгөө манай беби унтж байгаа хийж байхгүй байгаа. Би ганцаараа беби тэгээ байгаа. За тэгээд тэгэхээр хурдан яриад дуусахгүй болохгүй. Нөхөр ойлхол юм бол юу энэ лаг бум зүгээр дэлхийн 3 дугаар дайн тий. Ард хоол хийж байгаа. Дан хараараа би бол бас дажгүй тоогооч. Дажгүй тоогооч. Дажгүй. Тий. Тэгээд хоол хийж байгаа хоолоос боцолж ерөөхдөө нэг 20 минут бослох нь гэж бодож байгаа. За тэрний 10 минутанд биччихье гэж бодсон. За тэг хийж өмж үрээд яхаа бол бичлэг хийх бол шал худлаа олчихно. Бэбитэйгээ гуруулаа тэгэл хоёрын эсрэг нэг зүгээрс алалцсан бүжиглээ л те. Байлтаал зодтолтол манай бэби ч одоо 1 нас гараад явж байгаа. Тэгээд өнөөдөр жоохон ханиалгаад байгаа. Нөхрийг эмнэлэг тавьж үзүүлсэн. Бүр ингээд дийлгэр явчлаа. Гадуур ч гэсэн корона энтер гээд хөл хорой тогтоцсон байна. Болж өгвөл гадуур дотор хамаагүй нэг шаардлагагүй бол битээ аваарай. Тэгээ бэбинүүдтэй анхаарал тавиарай. Бэбинүүд бол бас хэцүү. Тэгээ бэби ханиасан учраас гэрийнхаа хевсэг шууд хевс сэрүүлгэнд өглөө. Манайх нөгөө үлгүүргүү гадуур хуцаа үлгөх үлгүүргээс шууд үлгүүр тавьсан. Шууд өнөөдөр хан тогтоодог найзаагаа дудаал үлгүүр аваал шууд үлгүүр тавилаа. Хевсэд цэвэрлүүлээл ингээл явс тээ. Тийм бага. За тэгээ өнөөдөр ингээд хамгаад олоодсон. Тэгээд хамхад олоодсон, дархлаа муудсан юм уу? Бүр ингээд ядартлаа влог хийсэн юм болоо гэж үгээд байгаа тий. За нэг тиймэрхүү. Тэг эхний нэг 3 видео оруулсан. За 7 хоног гэж бодъё. Энийг базаад хэлэх юм бол YouTube хийнэ гэдэг бол үнэхээр хөгжилтэй, кайфтай тийм зүйл санагдсан. Надад болон хийжүүд тэг байн бутаар ярьдаг. За тэгэл хоёлоо уцаа барьчаал. Ийм комент орж ирсэн байна. Бла бла бла. Ийм subscribe төрсэн байна. Тэдэн views болсон байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү нэг тийм кайфтай таалаа. Нөгөө талд болохоор видео хийх, контент хийх гэдэг нь өөрөө их гоё тийм зүйл юм шиг санагдсан. Ер нь ч бид хоёр бол энэ тал дээр айгүй тийм сонирхолтой хүмүүсийн хийсэн контент видеонуудыг үзээд ингэж хийсэн байна, ингэсэн байна, ингүүл гоё болохсон байна гэдэг ч юм уу. Стори буюу одоо түүхийн ингээд хоорондоо ярьдаг гэдэг ч юм уу. Ер нь тэгдэг байсан. Тийм болохоор яг тэр бид хоёр өөрсдөө тархиндаа сторигоо бодоод за тэрийг ингээд яг хувцаараа бодит контент болгоод хийж байгаа гэх нөхөр гайхалтай байсан. Тэгээд хоошдоо хөрхи тэр хоолны газн дуусчихъя. За дуусгаад гэс газнслах бол тэгээд хоошдоо бидэнтэй хамт байгаарай. Ингээд бидний ингээд баг багаар дээшлээд ингээд хөгжихийг нь хараарай.
ер нь ихэнх ютуберуудыг хараад байхад хамгийн анхны видео гэж үнэхээр нэрээ тий. Үнэхээр таны хамгийн анхны видеоноос ч мяа видео байд юм бэлээ. PewDiePie ч юм уу тий. Ер нь хин ч та ютуберуудыг хараарай. Супер видеогоор эхэлсэн хүмүүс бол ерөөхдөө байдгүй юм бэлээ. Байдаг л да цөөхөн л идэм байлээ. Тийм болохоор бид хоёр ч гэсэн юм дэгж байгаа. Тэгээд ингээ багаар хөгжиж явна. Хооштой маш олон гой контентуудад таны бөмбөгдөн. За тэгээд бит хоёрын контент видео таалагдж байгаа лайк, share, subscribe. Тэгээд бидний Facebook page байгаа Chuka and Heju гэдэг. Тэрэн дээр like and share ядаргатай настай. Гой юмнууд та нарт ингээд бөмбөгдөх болно. Өөрсдөө чаддаг зүйлээс тэгээд ирээдүйн төлөвлөгөө юу гэхээр одоо нөхдүүд амарч байгаа шүү дээ. 10 жилийн нөхдүүд, цэцэрлэгийн нөхдүүд, их сургуулийнхан ингээд. Тэгээд би ч нөгөө Слонсэлний хурган мэдлэгтэй амар төгс мөкс бол биш. Хурган жижигхэн. Тэрийнхаа хичээл болгож хийдэм үү гэж бодож байгаа. Тэгээд гэртээ сайхан сууж байгаа нөхдүүд одоо үзэн үз. Тэгээд би амар лаг ингээд төлөвлөгөө гаргаж хагаад би ч нэг 5-ын 6 он таахгүй. Тэгээд 1-с 6 оноо хүртэл хичээлүүдийг бүгдийг багтааж газ 7 хоногийн дотор 7 хоногч бас дэндүү богино хугацаа ш. Хийж чадах болов уу гэд эргэлж. Ер нь хийх бодолтой байгаа. Тэгээд тэр мөрний маань ч гэсэн тиймэрхүү контентууд гарч ирэх болохоор хамтаагаарай. Баярлалаа. Peace. Bye.